Бацано та бүхэндээ Сөүл хотын явгүйч SNB эмнэлгээс мэдчилж байна. За миний би Smile-ыг хаалганд ороод өнөөдөр 3 дахь өдрөө давтан үзлэгтээ үзүүлээд хараа маань 100% зэрэгсэн гэсэн сайхан мэдээтэй байна. За хараа хэлэх шийдвэрийг ерөнхийдөө нэг жилийн өмнөөс гаргасан энэ хооронд маш олон эмнэлгүүдийг харьцуулж үзсэн. За гэхдээ гол ерөнхийдөө нэг дөрвөн шалгуурыг тавьсан. Нэгдүгээрт нь яг одоо хараа зүүн чиглэлээр дасалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай байх. За мөн эмнэлгийн гүйцэтгэх захирал нь өөрөө ерөнхий мэдээллийн их хэмжээнд байх. За 3 дахь хамгийн сүүлийн үеийн тоноод хөрөмж үйл ажиллагаанд ашигладаг байх. За 4 дахь үйл ажиллагаа явуулж байгаа хугацаанд ямар нэгэн эрсдэл гарч байгаагүй байх гэсэн шалгуурыг тавьсан. За энэ хүн шалгуурт ерөнхийдөө SNB эмнэлэг маань хамгийн их нийцтэй байсан учраас энэ эмнэлгийг сонгосон. За хүмүүсийн хамгийн их асууждаг ерөнхийдөө хаалгааны явц өвддөг хэсэг ямар байдаг вэ гэдэг дээр бол ерөөсөө ямар ч өвдөлт байхгүй. 2 минут нийлээд нэг 5 орчим минутын хугацаанд л үргэлжилсэн. Гэхдээ ямар нэгэн зөөр өвдөлт байгаагүй. За энэ хаалгааны явцад болвол манай энэ эмнэлэгт ажилладаг 2 монгол одоо бүсгүүчүүд маань таныг цаг авснаас эхлээд ингээд давтан үзлэгтээ ороод буцах хүртэл таныг хүлээж аваад яг л гэр бүлийнхаа гишүүнийг ирсэн мэтээр одоо танд үйлчилж хаалгааны явцад бүх мэдээллүүдийг өгч одоо ганцаардуулахгүй байсанд маш их баярлалаа. Хэрвээ та бүхэн одоо хараад хэлүүлэхээр зорж байгаа бол SNB буюу Shine and Bright эмнэлгийг судлаад сонирхоод үзээрэй. За хаалгааны дараах сэтгэл бол 100 200% маш их одоо байна. Баярлалаа.